За та бүхэнд 2022 оны 3 сарын 22-ны өдөр буюу жил бүрийн 3 сарын 22-ны өдөр тохиодог усны өдрийн дэлхийн усны өдрийн мэндийг хүргье. За тэгээ миний би буян заяагаар одоо их сургуулаа төгснөөс хойш их олон салбаруудад төрийн болон төрийн үйлдвэрийн газруудад ингээд ажиллаж үзлээ. За хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага гэмэл Эрдэнэт үйлдвэр төрөмжт үйлдвэрийн газрын ус хангамжийн цэгэд одоо захиргаанд нь орж одоо ингээд ажиллаж байлаа. Өндөр хувь тохиол. За ингээд Эрдэнэт үйлдвэрийг уурхай ажлынхаа жаргал зовлон баяр хөөр хөдөлмөр бүтээлийн үр шим ямар их сэтгэл гаргаж яаж их ажилтдаг юм бэ гэдгийг нь одоо зах зугаас мэддэг болсон, өөрөө хэмжээгээр мэддэг болоо, сайхан найз нөхдөд болоо, сайхан хамт олонтой дурсах дурсамжтай болсон. За тэгээд ялангуяа одоо энэ усны өдрөөр тохиолдуулаад Эрдэнэт хот түүнд амжиж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд болон Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хэрэглээг мөнгөн технологийн усны хэрэглээг хангаж олборлж аюулгүй ажиллагаа ханган ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн ус хангамжийн цехийн сайхан хамт олноороо одоо бахархаад энэ хамт олноос та бүхэндээ танилцуулъя гэж утсан юм аа. За тэгээд юмнууд байдаг. Би өнөөдөр нэг ганц нэг зүйл бэлдсэн. За энэ бол манай цехийн маань хамт олноос надад бэлгэлсэн аяг байж байгаа. Нэг бол хөдөө гадаа явахдаа хэрэгэлдэг. За ингээ ус хангамжийн цехийн захиргаанаас гэдэг. За ингээд ажилласаа чөлөөлөхдөө Эрдэнэт үйлдвэрийн сервисийн Эрдэнэт үйлдвэрийн аягийг манай хамт олон маань дурсгаж өгсөн байдаг. За гол танилцуулах зүйл нь болохоор энэ байж байгаа. За би бас буян заяагаар бас Баян-Өндөр сумынхаа 35 жилийн Эрдэнэт үйлдвэрийнхаа 40 жилийн Эрдэнэт хот байгуулсан 40 жилийн анхдаг жилгээлт тестийн 40 жилийн гэдэг одоо дандаа түүхтэй байгуулдар хэлсэн мөн одоо энэ цехийнхаа 40 жилийн ойгоор Эрдэнэт үйлдвэрийн анхдаг цех одоо ус хангамжийн цехтэй ажилласан байж байгаа. За энэ дээр эрчим хүчний цех гэсэн байна. Энэ сайнууд нь 49% төрийн мэдэлд аваад 100% шилжүүлээд нэг үйл ажиллагааны статусыг өөрчилж Эрдэнэт үйлдвэр төрөмжт үйлдвэрийн газар болцонтой холбогдуулаад энэ нэр маань ус хангамжийн цех болж өөрчлөгдсөн байдаг шүү. За ингээд манай ажиллаж исэн Эрдэнэт үйлдвэрийн ус хангамжийн цех маань дарга нь одоо Батмөнх гэж хүн байгаа. За ерөнхий инженер Баянбат гэдэг мундаг хүмүүс их зөвлөлийг сурсан хэлээсээ. За тэгээд мэдээж одоо Эрдэнэт үйлдвэрийн ус хангамжийн цех маань одоо тухайн эрчим хүчний цех маань за 1974-өөс 1976 онд одоо барьж байгуулагдж ажилтанд орсон байдаг юм байлээ. За тэгээд тухайн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлынхаа 1978 он 6 сарын 14-ний өдрийн 334 дугаар тогтоолоор гадны ус хангамж хариуцлага татваргын нэртэй цех болон 150 гаруй ажиллагчтай ингээд байгуулагдсан байдаг. За Эрдэнэт үйлдвэрийн маань энэ. За энэ ном маань энэ өөрөө каталог маань өөрөө цехийн 40 жилийн ойд зориулагдж гаргасан каталог байж байгаа. За энэ байж байгаа. Одоо бидний Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэр хэрэглэж байгаа ус хаанаас ирдэг юм бэ гэж. Усыг хаанаас олборлдог юм бэ гэж. Тэгэхээр энэ одоо Сэлэн мөрөн Эрдэнэт хотын төвөөс 65 орчим километрийн зайд оршдог. За тэгээд одоо яг бидний одоо ууж хэрглэж байгаа Крантай гоожул ууж хэрглэж байгаа ус маань одоо энэ Сэлэн мөрний орчмын айс хавын одоо гадар дээр одоо айс хавын хажууд хөвөнд байрлуулсан нийтдээ 24 худаг байдаг гэж байгаа. Энэ байж байгаа одоо. Энэ 24 эндээс одоо хөрснөө үний ус олборлоод за энэ 24 худгаар одоо ингээд Эрдэнэт хот руу явна да. Тэгэд энд нэг харж байгаа зүйлхээр одоо нэг нэгдүгээр подиум гэдэг. Одоо энэ нэгдүгээр подиум, хоёрдугаар подиум гэж байна. Ингээд энэ усаар 3-4 өргөх станцаар дамжуулаад ингээд манай юу руу ирдэг гэж байгаа Эрдэнэт хот руу. За захиргааны хэсэг инженер техникийн ажилтнууд маань ингээд энэ байж байна. За тэгээд азтай би гэж хүн энэ зогсож байна. За ингээд энэ сайхан хамт олонныхоо удирдлагын багт нь ороод одоо бодлого шийдвэр Эрдэнэт үйлдвэрийн дотоод харилцаа, гадаад дотоод худалдаа, хүний нөөц, үйлдвэрлэлийн процесс гэх бүгд нэгдгөөсөө. За энэ үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангаж явуулахын тулд шуурхай удирдлагын төвүүд одоо диспетчер гэж нэрлэгддэг. За энэ сайхан хүмүүс маань байж байна. За ингээ хяналтын дэлгэцэн дээр харж энэ хяналтын дэлгэц дээр юу гэж өгнөхээр
одоо хамгийн том цар хүрээг хамардаг цэг байж байгаа. 4 хэсэгтэй, цэг мөн 4 хэсэгтэй. За хамгийн олон таруу байрлал нь болохоор усангамжийн хэсэг гэж байдаг. Эрдэнэт үйлдвэрийн сэлэн мөрний хөвгөөс эрдэнэт үйлдвэр хүртэл одоо ингээд 4-5 хэсгээр ингээд суурилсан байна. За энэ усангамжийн хэсэг маань одоо бидний тэр нэг олборлоод байгаа ус маань болохоор одоо манайхны нэрлэлдгээр бол подиум гэдэг ус өргөх станц. За ус өргөх гэдэг маань өөрөөр хэлбэл нэг олборсон усыг нааш нь одоо шахаж нааш нь дараагийн нэг өргөх станц руу явуулаад хэрэглэгчдийн гар дээр авчихад одоо том үүрэг гүйцэж хамгийн том төхөөрөмжүүд одоо гол чухал хэсэг нь энэ байж байгаа. За сая одоо та бүхний бас мэдж байгаа юуны 3 дахь цэвэр усны шугамыг одоо татж суйрлуулсан байна лээ. За ингээд энэ ус хангамжийн цэгийн маань хамт олон. За онцолж хэлэх хүн гэх юм бол одоо энэ ганц бүх дарга гэж байж байгаа. За манай 5 дугаар амжилтыг төгссөн байсан. За залуу хүн гэхэд хамт олноо хэсгийнхээ хамт олон нэг сайн өдөртөн зохион байгуулж элдв аваар ослог ингээ сайхан ажилласан. За мөн одоо энэ орос хүнтэй ажиллаж үзсэн би. Бахархдаг нэг зүйл маань байж байгаа. За одоо нэг түрүүний хэлжсэн сэлэн мөрний ирэг дээр байдаг. Ирэг дээр нөгөө 24 худаг гэдэг маань юм байж байна. Худгийн маань зураг ингээд. За ингээд энэ худгууд маань одоо та бидний хэрэгжилж байгаа ундны усыг одоо газрын гүнээс ингээд олборлож байгаа. Энэ одоо чинь B1 гэдэг 18 дугаар худаг нэмэж байна. За ингээд ус хангамжийн цэх маань одоо нэг өргөх станцууд бидний хэлдэг подиумуудын үйл ажиллагааг танилцуулсан янз бүрүүд чинь мэдээж үйлдвэрийн бүс гэхээр манайхан шороо тоосон дарагдсан зүйл гэж бодож магадгүй бах. Гэхдээ энэ маань өөрөө дотроо за баг нэг жоохон нэг ахуй амьдралдаа одоо жоохон арчаа муутай айлын гэрээс цэвэрхэн байдаг үйлдвэрийн бүс маань өөрөө дотроо байнгын ачид цэвэрлж одоо та бүхэн харж цэцэг навчуулсан ингээ ургуулчихсан жимс гүзээ зүртлэн ургацсан байж байгаа чинь. За дараагийн хэсэг нь бол цэвэрлэх байгууламж хэсэг гэж байгаа. За цэвэрлэх байгууламжийн хэсэг маань одоо саний ус хангамжийн цэхийн одоо олборлож хэрэглэгчдийн гар дээр хүргэснээр за тухайн ус нь одоо мэдээж нөгөө бохирдно. За тэгэхээр энэ усыг болохоор татан цэвэрлж буцаагаад нөгөө хангал голд нийлүүлэх цэвэрлэх байгууламж хэсэг байж байгаа. За энэ цэвэрлэх байгууламж хэсэг гэдэг нь болохоор зөвхөн одоо юу гэдэг нь та бидний одоо нөгөө бохир ус болон ах уурнаас гарч байгаа усыг цэвэрлэх биш. Одоо эрдэнэт үйл ажиллагаа явуулж байгаа одоо эрдэнэт үйлдвэр болон хевсний үйлдвэр одоо тэр мах боловсруулах үйлдвэр харь ширний үйлдвэр одоо юу гэдэг нь тэндээс гарч байгаа бүх усыг ерөөсөө эрдэнэт бид одоо тухайн ус хангамжийн цэхийн татарч ирсэн бүх усыг энэ хамт олон маань ингээд цэвэрлж ингээд хангал гол руу одоо нийлүүлдэг байж байгаа. За дарга нь баяраа дарга гэж одоо бас мундаг хүн байсан энэ хүнтэй хамтарч ажиллаж үзсэн. За энэ хүн маань одоо насныхаа тэтгэврт гарсан сурагтай байна лээ. За ингээд сайхан хамт олон маань нөөжин судалгаа шинжилгээний лабораторитой. За энэ чинь судалгаа шинжилгээ хаана одоо аль байгууллага орц нормоос хэтэрсэн бохирдолтой ус нийлүүлж гин үү. За цэвэрлсэн ус маань өөрөө ямар вэ гэдэг бүгдийг нэг үйлдвэрийн дотоод лабораторид ингээд цэгийн лабораторид шинжилдэг байж байгаа. За энэ манай хуучин цэвэрлэх байгууламж хэсэг байж байгаа. За энэ сүүлд ажилтнанд орсон цэвэрлэх байгууламж хэсэг маань энэ байж байгаа. За тэгээд ингээд маш өргөн таруу байрладаг. Хамгийн өндөр ач холбогдолтой цэг байж байгаа. Хэрвээ энэ цэг маань одоо ус одоо ямар нэгэн байдлаар доголдох тасалдах юм бол эрдэнэт үйлдвэрийн одоо үйл ажиллагаа шууд зогсно. Баяжуулах үйл ажиллагаа шууд зогсно. За эрдэнэт хотын ундны шууд тасалтна. Тэгэхээр энэ цэхэд ажилладаг хүмүүсийг таньдаг бол та бүхэн энэ өдөр энэ нөхдүүдтэй баярлалаа гэж хэлжгээд бас буруудахгүй шүү. Бас урам өгөх болов гэдэг. За эргэлтийн ус хангамжийн хэсэг гэж байдаг. За эргэлтийн ус хангамжийн хэсэг маань яадаг вэ гэхээр одоо нэг хаягдлын аж ахуй гэж нэг эрдэнэт үйлдвэрийн өөрсдөө нэрлэдэг. За эрдэнэт хотын иргэдийн бидний нэрлэлдгээр бол одоо хиймэл нуур. За хиймэл нуур руу болохоор эрдэнэт үйлдвэрлэлсэн технологи хэрэгэлсэн усыг баяжмал боловсруулахад хэрэгэлсэн усыг одоо хоош нь хаягдлын аж ахуй руу хиймэл далан руу одоо шахаж нийлүүлдэг гэж шахдаг байж байгаа. За тэгэхээр тухайн далангаас доошо шүүрсэн хөрсөөр шимэгдэж шүүрсэн усыг
За энэ цэхийн маань одоо энэ амраа дарахтай бос одоо мундаг хүн. Амраа дарахтай хамт олон маань одоо буцаж одоо олборлоод за буцаагаад нөгөө Эрдэнэт үйлдвэрлэгээ энэ харагдж байгаа шугамудаар одоо нэг эргэлтийн ус хангамжийн хэсэг маань нээж байна. Энэ шугамар буцаад Эрдэнэт үйлдвэрлэгээ нийлүүлээд за ингээд технологитой ус маань хэрэглэдэг байж байгаа. Усыг харгалан хамтаа хэрэглэх гээд. За энэ байж байна. Босол мөн одоо нэг газрын хүнээс олборлох тийм үйл ажиллагаа ингээд явуулдаг байж байгаа. За эргэлтийн ус хангамж. За энэ хий хангамжийн хэсэг гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрт хэрэглэгдэж байгаа одоо ацетилен кислородыг үйлдвэрлэдэг. За ийм үйлдвэр юу гэж байна? За ацетилен энэ хэсэг маань өөр болохоор ацетилений цех одоо компрессийн станц, хүчлэгчийн станц гэсэн ийм станцуудаас бүрддэг. За дарга нь хаана үж байна дарга? За даргын зураг байхгүй гэдэг юм. За энэ зогсож байна. Бос мундаг хүн байж байгаас хамт ажилласандаа бас багтаж явдаг. Ингээ сайхан залуучууд. За энэ үж байна. Эдний одоо хийж байгаа ацетилен кислород эдэн бүх одоо юуны та бидний хэлдгээр одоо апген гэдэг үг юу вэ? Апген ч үлээ. Нөө төмөр хайлуулах, тасдах, гагнах, одоо наах гэдэг одоо бүх зүйлийг энэ цэгийн хамт олон үйлдвэрлэдэг байж байгаа. За энэ хамт олонны сууж. За энэ одоо Эрдэнэт ус хангамжийн цэгийн үйлдвэрчний хэвлэлийн хорооныхаа. За ингээд Эрдэнэт үйлдвэрлэлтийнхаа одоо үндсэн одоо үйлдвэрчний хэвлэлийн үйл ажиллагаанд цэх хамт олноо одоо төлөөлөн оролцуулах. За тэгээд нэг эрх шигийг хамгаалах, дуу хоолойг нь цэхийн удирдлагууд, Эрдэнэт удирдлагууд хүрэх үйл ажиллагаатай, үндсэн үйл ажиллагаатай тэднийхээ эрх шигийг хамгаалах гэж ажилтдаг одоо юм мундаг залуучууд гэж байна. За энэ нөхөр бол миний найз байж байгаамаа. За энэ нөгөө цэхээс одоо мэдээж маш олон ахмадууд одоо төвтөртэй гарсан байдаг. Энэ манай цэхийн ахмадууд байж ах шиг байна. За тэгээ ахмадуудаа бас дэлхийн усны өдрийн баярын мэндийг хүргье. Олон одоо сайчууд энэ тус цэхээс төрж гарсан байдаг юм байна лээ. За энэ Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн яваагаар за ингээд нэг тэмцээнд зохион байгуулалтнууд нь баяр наадамд за тэргүүн байр болон бусад байруудыг эзэлсэн хүмүүсд ингээд алдаршуулад шагнасан энэ зургууд чинь за энэ бос шагналыг гардуулж шүү байна. Тэгээ Батмүс сүргэн захирал цэхийн дарга мөх за энэ нүүд нэг нөхөр за ингээд бусад захирлууд ингээд за нүүд Эрдэнэт хотын төвөөр 40 жилийн аваар Эрдэнэт үйлдвэрийн цэх хэсэг нэгжүүд бүтцийн нэгжүүд нүүд тараад цуваа алхсан байж байгаа. За тэгээд энэ цувааны үеэр манай цэх ихний алхаж яваа байдал байх нэ. Би одоо хаана төхөж юм энэ дотроос явж тагаад байна. За ингээд эргэлтийн ус хангамжийн цэхийн талбай харагдаж байна. За ингээд татаж ирсэн усыг одоо хуримтлуулдаг байж байгаа. Шууд хэрэглэхгүй хуримтлуулна. За ингээд энэ том энэ одоо бассейнуудад усыг хуримтлуулад эндээсээ аюулгүй нөөцөлгөөд за эндээсээ баяжуулах үйлдвэрт усаа явуулдаг гэж байгаа. Ямар нэгэн технологийн горим алдсан тохиолдолд эндээс нөөцөө хэрэглэнэ. За тэгээд асар яралтай тэр усыг засахгүй бол одоо энэ усан сангууд ус дорхноо юулэгдээд дууснаа. За энэ манай цэхийн зүгээс одоо санаачлаад хийсэн одоо энэ ус чандан эрдэнийхээ усны бурхан гэдэг одоо энэ бурхныг сэлэн мөрний ирэг дээр одоо манайха цэгийн одоо байгуулж 10 найлуулан амьдуулад за жил бүрийн одоо ногоо цагаа дэлгэрсэн цагаар ингэж энэ усны бурхнаа дахиж Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын аж ахуйн нэг жирэгтэй одоо усаар чандан эрдэнээр ундаалж байдаг одоо байгаль хангаагаа харагдаж энэ усны бурхныг бүтээн байгуулсан байдаг юм билээ. За тэгээ энэ мөн өөрөө дуутай, таринтай за ингэж үнэхээр мундаг сайхан газар үү. За энэ ч миний би бас сууж ийн байж байна. За азтай. Ийм сайхан хамт олонтой 2 жил гарan гээд хамтдаа ажилласандаа үнэхээр сайхан байдаг. Сайхан хүлээж авсан, сайхан дэмжиж ажилласан, өөрийнхөө ажиллах боломжийг олгосон их олон зүйлийг сурч авсан да. Үйлдвэрийн ажилчдын үнц, үйлдвэрийн одоо эрхэм зорилго, галсын хараа, хөдөлмөр зүтгэл ямар их сайхан байт юм бэ гэх. За ингээд
мэлмигэд Эрдэнэтэд одоо үйл ажиллагааны одоо зургийн залуучууд маань ийм одоо юу хийсэн байж байгаа. За тэгээд усныхаа ажуу дээрээ суучих. Тэгэхээр энэ бүхнээр юу хэлэх гээд нэг энэ ус гэдэг зүйл Эрдэнэт үйлдвэрийн одоо хэрглэж байгаа унтны ус маань өөрөө ямар үнцэнтэй олбор одоо үнцнээр олбор хичнээн хүний хөлс 200 бараг 200-аад хүний хөлс хүч хөдөлмөр шингэжээж 24 цаг тасралтгүй ээлжээр ингэж ажиллаж ээж бидний хэрэглэж бидний гар дээр ирдэг байх нэ. За тэгэхээр энэ ундны усаа хайрлан гамнах, за ариг гамтаа хэрэглэх, за үр хүүхдүүдэд усны үнцнийг ойлгуулах, ариг гамтаа хэрэглүүлэх. За элдв шалдуу одоо тэр молтор ус алдж байгаа зүйл байх юм бол туслыг ураавал далаа дуулсныг ураавал эрдэм гэдэг шиг энэ усыг одоо зас жанзлуулаад одоо дими үргүү ус үргэхгүй байхад хэрэгтэй байгаа. За хэдийгээр манай цэнгэр дэлхийн маань цэнгэр одоо бүрхүүлтэй ч гэсэн ундны ус хэрглэж байгаа ус, ундны ус, цэвэр ус, цэнгэг ус гэдэг маань өөрөө хязгаарлалт нөөцтэй. За өнөөдөр бид нар бол усыг крантаар бол хамаагүй гойжуулж хийж байна. Усан дортой болон аяг тавуух давхын хэрэглээнд хэрэглэхдээ үйлдвэрүүд маань ч гэсэн усыг машин угаалгын газрууд шууд одоо цэвэр ус хэрглэж байгаа. Гэтэл өнөөдөр балга цэвэр уснаас болоод дэлхийд өнөөдөр нэг өдөрт хэдэн зуугаараа хэдэн мянгаараа хүн одоо үхэж байгаа одоо бүс нутгууд твүүд байна. Тэгэхээр энэ бүгдийг та бүгд нь бодох хэрэгтэй. За хоёрдугаарт нь усны өдөрт би нэг зүйлийг яриа гэж байгаа. За хамгийн анх ярьсан хүн нь бол би өөрөө усны үнийг нэмж болохгүй гэдэг. За усны үнийг нэмж болохгүй гэдгээр би усыгаа одоо үнгүүдүүлээд ингэж байгаа даа биш. Зүгээр одоо яг энэ одоо ковидын цар тахалтай өрх аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан энэ болохоор бити нэмээч гэдэг зүйлийг ярьж байсан. За тэгээд энэ одоо хэлж ярьсан зүйл маань бас үр дүнгээ өгөөд яг одоо иргэд айл өрхүүдийн хэрглэж байгаа цэвэр бохор усны үнийг за 1 жилийн хугацаанд нэмэгдүүлсэн үнээр хэрэглэх одоо юунд цуцлуулж шинээр тогтоол гаргуулад 2020 оны 11 сараас 2022 оны 2020 оны 11 сараас 2021 оны 11 сар хүртэл 1 жилийн хугацаанд Эрдэнэт хотын нийт иргэдийн аж ахуйн одоо өрхийн хэрглэж байгаа цэвэр ус бохир усны үнийг бол хуучин буюу 50%-аас 50% нэмэгдүүлэхээс өмнөх хүний дүнгээр одоо тооцоолсон байж байгаа. За мөн энэ үед одоо засгийн газрын шийдвэрээр ковидын үеийн дагуу Эрдэнэт үйлдвэр маань Монгол улсын хэмжээнд одоо усны ус болон дулаан гэрэл цахилгааны үнийг төлсөн байдаг. За ямар ч сан Эрдэнэтийн хэмжээнд энэ одоо нэг үнийг нэмэгдүүлээгүй үнээр төлүүлсэн маань одоо 6600 гаруй уурах ажилтныхаа одоо хөлс хүч хөдөлмөрөөс одоо төлүүлж байгаа төлбөрийг багчлуу одоо хэвийн үнээр төлүүлээд за энэ хэрээр одоо улсад татан төвлөрүүлэх татврын орлогыг бас нэмэгдүүлж чадчих. За ингээд яг өөргөл өнгөрөөж байгаа юм л тэгээд улсдаа 1 жилийн хугацаанд мөнгө олж өгөө мэхэд мөнгийг хэмнэгт нь одоо чухал үүрэг гүйцэтгэж чадсан гэдэг бас өөрөөр бас бахархаад байгаа юм. За сүүлийн үед одоо манай зарим Эрдэнэтийн залуучууд маань иргэд маань энэ усны үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой одоо санал асуулга явуулж гар үс зүүр одоо шаардлагуудыг хүргүүлж явах шиг байна. Олон нийтэд бас зарим нэр бүхий залуучууд хандж байна. За гэтэл одоо усны үн маань 50% нэмэгдүүлэх гэдэг маань өөрөө их сүртэй сонсогдоод байна. За одоо жишээ нь 100 мянганд одоо за шатхууны үн дээр ярилцсан мөр 1 литр шатхуун одоо 2000 хэдэн зуун төгрөгтэй нөө 3000 болчих ч нөө 2000 гаруй төгрөгтэй нөө. За энийг 50% нэмэгдүүлнэ гэх юм бол энэ маань өөрөө 4000 5000 төгрөг бол 2500 тооцоод 5000 төгрөг болно. Гэтэл бидний хэрглэж байгаа энэ усны үн маань өөрөө болохоор ийм биш. 1 литр ус маань өөрөө 1 мөнгө тийм үү 1 төгрөг хүрэхгүй үнэтэй байж байгаа. 1 литр ус маань бидний одоо энэ Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр өртгөөр олборлож байгаа энэ хэрглэж байгаа ус маань литр тутмын үн 1 төгрөг хүрдэггүй. За одоо 50% нэмэгдүүлэхэд 1 төгрөг хүрж ийн одоо хүрэхгүй байна. Дөнгөж 1 төгрөг дөнгөж гарч иж байна. Нэг иймэрхүү үнэтэй байж байгаа. Гэтэл Булган аймагт хэрглэж байгаа 1 литр усны үн маань өөрөө 2 төгрөг баг 3 төгрөг 4 төгрөг ч байна. Улаанбаатар хотод хэрглэж байгаа 1 литр усны үн зарим газараа 4 5 төгрөг ингээд байж байгаа. Гэтэл бусад орон нутаг аймагуудтайгаа нэг харьцуулаад үзэхэд манай Эрдэнэт хотын хэрглэж байгаа цэвэр усны үн бол бүр хамаагүй доош байгаа. Мөнгөөр хэмжигдэх 1 литр ус мөнгөөр төгрөгөөр биш мөнгөөр хэмжигдэх. За энэ 50% нэмэгдлээ гэдээ бас л нэг төгрөг хүүгээ бас л мөнгөөр хэмжигдээд ингээд явах хэмжээ нь ийм хямдхан байгаад. Гэтэл бид нар өнөөдөр 350 г болон 500 г-ын савлгаатай усыг 1200 төгрөг 1500 төгрөг зарим одоо гой сав суулгатай шошготой ус нь одоо 3000 1 литр ус
500 г усан 3,000 төгрөгөөр 4,000 төгрөгөөр авч хэрглэж ууж байна. Тэгэхээр энэ ус өөрөө үнэгүй байгаадахаар усны хэрэглээ хүмүүс одоо зүү зөксгүй хэрэглээ бол төдий чинь нэгээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр усны үнийг бол цаашдаа нэмэгдүүлэх шаардлагатай. Бид нар өнөөдөр шил архийг одоо 500 г архийг худалдаж авч уухдаа 30 40 мянган төгрөгөөр 50 60 70 100 мянган төгрөгөөр хэдэн 100 мянган төгрөгөөр аваад ууч чаддаг гэж Канаданаасаа гойжуулаад хэрэгжилж байгаа амьдралын хамгийн үнэтэй амьдралыг тэтгэж чамдман эрдэнэ усаа болохоор нэг төгрөг хүрхгүй үгүйтэй одоо үн нэмэгдэхээр ингэж сенсацлж одоо шоуж улс төр юм уу одоо юу гэдэг иймэрхүү зүйл хийж байгаа нь бол маш буруу. Тэр усны үнийг нэмэгдүүлстэй үнэтэй юм өөрөө үнэтэй үн цэнтэй байдаг. Тэгэхээр ус байхгүй бол бид нар яах вэ гэдэг. Өнөөдөр эрдэнэ төлөвлөр одоо эрдэнэ төлөвлөр хэрвээ энэ усыг олборлж ирэх одоо олборлох ажлыг хариуцааг бол хот өөрөө энийг төлж чадахгүй. За хэрвээ энэ яг эрдэнэ хотын хэрэгжилж байгаа аж ахуй нэгжүүд болон өрхийн хэрэгжилж байгаа иргэдийн хэрэгжилж байгаа устдыг аймаг өөрөө юм уу хот өөрөө хариуцж аваад усаа өөрөө татж олборлоно гэх юм бол усны үн юу 50% байтугай 100% нэмэгдэнэ. 100% үнийг нэмэгдүүлсэн ч энийг өөрөө олборлох зардлыг бид нар төд дийлэхгүй. Тэгэхээр эрдэнэ төлөвлөрийн буйнаар бид нар Монгол улсын хамгийн өндөр үнэтэй хамгийн холоос олборлж ирж байгаа усыг нэг төгрөг хүрэхгүй үнээр хэрэглэхэд одоо энэ дөр бухимдаа дах зүйл үү. Харин ч энийг усны үнийг 1 төгрөг 2 төгрөг 3 төгрөг гэд нэмэгдүүлэх шаардлагатай. Яг нь бид нэр Facebook дээр нэг жишээ аваад 200 300 400 500 төгрөг болоод ер нь бол энэ зүг рүүгээ явах хэрэгтэй. Үнэтэй юмыг хүн гамтаа хэрэглэдэг л энэ зүйлийн. Тэгэхээр усны үнц гэдгийг одоо түгээн дэлгэрүүлэх одоо ойлгуулах, сурталчлах, таниулах энэ ажлыг одоо маш сайн иргэн бүр бүх өдөр жиргэлийн 365 хоног биш юм ядаж энэ өдөр одоо ярьж явах хэрэгтэй юм аа. За тэгээд бүдүүн баг одоо болохгүйгээр оновчгүй үгүүдээр сонгоод өөрийнхөө мэдж байгаа жохон зүйлүүдийг та бүхэнд ингээд хуваалцъя гэж бодсон юм. За тэгээд та бүхэндээ дахин усны өдрийн баярын мэнд хүргэе. За сайхан одоо эрдэнэ төлөвлөр уурхайчдынхаа одоо уурхайчд маань нэг хэсэг нь болсон ус хангамжийн Батмөнх дарагтай ус хангамжийн цехийнхаа сайхан хамт олонд бас баярын мэндийг хүргье. Дэлхийн усны өдрийн баярын мэнд хүргье. За баяртай.